Сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За ингээд хэдийн алжааны видеонд реакшн хий гэж бодож байна. За хэдүүлээ үзцгээе. За ингээд хоёр төрлийн трейдер байгаа байхгүй. За эхнийх нь болохоор яг өөрөө хийх ёстой мөнгөө хийцэн. Хоёрдугаарх нь болохоор адилхан мөнгө хийсэн мөртлөнгөөсөө дахиад жоохон хийх гээд буцаж байгаа юм шиг санагдаж байна. Нөгөөх нь бол аль хэдийн босоо авчлаа тий. Нөгөөх нь нэгдүгээрх нь бол сайхан тоглож байна да тий. За хоёрдугаарх нь бол дахиад харилцаанд орсон чинь алдагдaltaа босцоо. За нэгдүгээрх нь бол за дасгал хийж байна тийм ээ. Хоёрдугаарх нь суусаар л байна. За нэгдүгээрх нь бол одоо Lamborghini унаад л өөрийгөө зугаацуулж өгч байна. Хоёрдугаарх нь улам алдсаар л байна тий. Нэгдүгээрх нь бол одоо гитар мата тоглолцсон тэ өөрийгөө зайхан тоглолцсон. Хоёрдугаарх нь бол алдсаар л байна. Өдрийн төгсгөл яасан нөгөө нөхөр чи бүр хоёрдугаар өөр 10 хэдэн мянган доллар алдагдaltaа болсон. За эндээс бол ингээл яг трейдер хүний дисциплин гэдэг зүйл буюу сахилга бат гэдэг юм харагдаж байгаа тийм. Эхнийг нь бол яг хийх ёстой. Өдрийн норм хийгээчээл босоо очиж байгаа байхгүй. Тэгэл өдөр тутмын дээр хэвээ амьдрал шилжээл яг хийх ёстой юм хийгээл ингээ гоё enjoy хийж байгаа. Хоёрдугаарх нь бол улам шуналцаар гэж байгаа сүулдээ одоо ингээд өдрийн төгсгөлд бун алдагдaltaй стресстэй энэ дохоо хичээлгсэн нөхөр байх нь шүү дээ. За дараагийн видео энэ видео харцгаая. Тааны яах нь. За эхнэр уурлсан өдөржин компьютераар суугаад ямар ч үгээр шиггүй байна гэдэг. За идэвхтэй байхгүй бол чи ялж чадахгүй л гэдэг шиг штэ. За нэг ч ухаарсан. Яа юм судалсан. Үүсэн дасгал хийсэн. Яа. Олон хичээсэн. Бокс тоглосон. За маш сайн суралцаж эцэст нь арилжаанда амар их ашиг болж штеп 100 хэдэн мянга 125 мянган доллар яа согоос ямар амар өндөр доллараар вэ 100 доллар орсон явж байгаа шиг. Яа захнэр өгүүлсээр л энэ эктриг аваар мөнгө шидсэн. Эхнэр бол одоо чимэг болсон үсттэй. Яа, дэгд чи өөр вайцаа. Бодолтой мөнгө өөрийгөө тойруулаад тавьчихсан. Яа. Хөлмөн дээр ширэн дээр ачиж тогтсон ч явж шиг. За энэ видеоор юу харуулахыг зорьсон бэ? Трейдер хүн бол одоо чартан дээр суралцсан хажуугаар биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд маш хүчрхэг байж тийм ээ эрүүл байж тэр бүхний цаана давж гарнаа гэсэн санааг илэрхийллээ гэж ойлгож байна. За гоё видео нөө тий. За ингээ үз сонирхсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн реакшн ингээд өндөрлөе гэж бодож байна. За баяртай.